Эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэнд энэ оройн хамгаалан айлтгаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн хамтран явуулж буй Монголын түүх зурвал нэвтрүүлэг маань эхлэж байна. Зочдоо та бүхэнд танилцуулъя. Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн археологийн мэдээлэл, энэ сан, авран хамгаалах судалгааны төвийн эрхлэгч доктор Амар Төвшин хүрэлцэж ирсэн байна. Хүрэл төмөр зэвсгийн үеийн салбарын эрдэмшилгээний тэргүүлэх ажилтан доктор Батболд. Хүрэл төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор профессор Төр Батнар хүрэлцэж ирсэн байна. За монголчууд бид сайн хөлгийнхээ уяаш узганаас ч сайлын ховингийн ялгсан оосроос ч тэнгэрийн сум хүрэл зэвэн тэмдэг болгон зүүсээр ирсэн. Тэрхүү тэмдгийн учир хэрхэн тайлбарсан бэ? Мэт цоригтай барсан хүчтэй өднөөс сумаас саад гэж бүү санаарай. Хол гэж бүү болоо. Манай энэ удаагийн нэвтрүүлэг бол Монголын эртний нүүдэлчд. Энэ нүүдэлчдийн одоо хамгийн хөгжлийн нэг оргил үе болох хүрэл төмөр зэвсгийн одоо үе гэж хэлэгддэг. Энэ үеийн одоо онцлогийн тухай та бас ерөнхий мэдээлэл өгөх үү? Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үеийн онцлогаар нийтийн тооллын өмнөх 3000 оноос үндсэндээ төмрийн түрүү үе маань бол нийтийн тооллын 1-р 100 орчим хүртэл үргэлжилж байгаа. Үнэхээр 3000 жилийн түүх байна. За энэ үеийн хамгийн ер нь түүх нь бол 3000 болж байгаа тийм. Нийтийн тооллын өмнөх 3000 жилээс нийтийн тооллын өмнөх 1-р 100 гэхээр чинь 3000 жилийн түүх болчиход байгаа. Одоогоос яг хөөж хамарч байгаа үе нь бол 3000 тийм ээ. 3000 жилийн түүх байна. Одоогоос яг хөөж хэлцэх юм бол энэ 5000 жилийн өмнө анх эхлээд 2000 жилийн өмнө дууссан гэсэн нэг юм онцлог тоо байгаад байгаа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл 2018 он. Тэгэхээр энэ цаг үеэс бид нэр 5000 жилийн тэртех. Тэгэхдээ тэр 5000 жилийн бараг 50 гаруй хувь нь буюу одоо 3000 жилийн түүхийг энэ удаа бол багцлж ярих нэ гэж ойлгогдож байгаа тийм ээ. Тийм. Ер нь соёл иргэншлийн түүх гэж үзэхээр бол 5000 жилийн түүх ярьдаг дэлхий дээр. Тэгэхээр энэ соёл иргэншлийн түүхийн одоо бараг 60% нь бол энэ хүрэл төмрийн үед үйлчилсэн байгаа. Манай орны хувьд бол ерөнхийдөө адилхан. Тэгээ энэ дээр хамгийн чухал асуудал бол тэр үйлдвэрлэх аж ахуй. Тэр дундаа Монголын хувьд бол нүүдлийн мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй анх бүрэлдэн бий болоод хөгжлийнхоо үндсэн хэв загварыг бол гаргасан ийм үе байгаа. Тэгэхээр энэ маань бол дараагийн Монголын түүхийн бүх үеүүдийг бол ерөнхийдөө тодорхойлох ийм аж ахуй болон аж төрөх хэв маягийг бол бий болгосон үе байна. Бид нар өмнөх одоогийн нэвтрүүлгээр бол Монгол орон хүн төрөлхтний өлгийн нутгийн нэг гэж. Өөрөөр хэлбэл Монголд одоо чулуун зэвсгийн үе хүн үүссэн тэр түүхэн хөгжлийн тухай асуудал ярьсан. Яг энэ бид бүхний ярьж байгаа үе рүү орж ирэхлээр нийгмийн түүхтэй холбогдож, тийм ээ, үйлдвэрлэлийн түүхтэй холбогдож эхлэж байгаа. Ингээд хүрэл төмөр зэвсгийн үеийн түүхийн одоо судалгаа бол мэдээж Монгол улсад одоогоос нэг 50-60 жилийн өмнө үндэсний хэмжээний эхэлсэн судалгаа явагдсан байгаа. Ер нь одоо Монголын хүрэл төмрийн зэвсгийн судалгааны байдал ямар тухай та үзэгчдэд бас танилцуулж өгөө. Хамгийн гол ажил бол манай Ахмад эрдэмтэд бол энийг бол маш сайн судалгааны ажлуудыг өмнө нь хийж ирсэн. Энэ судалгааны ажлын хүрээнд одоо бид бүхэн их ярих зүйлтэй, их судалгааны одоо объекттай болсон. Тэгээ бид бүхний одоо хамгийн эртний одоо нүүдэлчдийн одоо төмрөө хайлуулж исэн зуухыг бид бүхэн саяхан илрүүлэн олсон. Энэхүү зуух маань одоо Базирикийн үед ч юм уу одоо яг хүрэл төмрийн түрүү үеийн одоо үед хамаарагдах ийм
одоо 100%-ыг илрүүлэн оллоо. Энэ судалгааны ажил маань одоо бид бүхэн одоо дэлхийд манай ямар ч байсан хамгийн анхны 100% энэ гэж хэлэх баримттай болно гэдэг чухал байна. Үзэгчд маань сонирн байж магадгүй. Чулуун зэвсэг хэрглэж ягаад хүрэл зэвсэг шилжиж байгаа. Тэгэхээр хүрэл зэвсэг, чулуун зэвсэг хоёрын дунд бол нэг зис ашиглах. Тэ зис чулууны үе гэж дамжиж байгаа. энеолитийн үе гэж хэлдэг тийм ээ. Та энэ тухай бас нэг ойлголтыг өгөх үү? Энэ шилжилтийн үйл явц энэ тухай. Тэгээ энэ шилжилт бол ерөнхийдөө Евразийн хүрээнд нэг 5000 жилийн өмнө явагдсан байгаа. Тэгэхээр анх бол байгаль дээр бас ийм цулаараа тийм ээ энэ одоо бух гэж ярьдаг шүү дээ. Ийм цул зис бол нэлээх байсан байна. Тэрийг аваад хүмүүс яаж гэсэн гэвэл одоо чулууны адил боловсруулахыг оролдож байсан, хүүтэн боловсруулалтууд хийдэг байсан. Тэгээд давтаж боловсруулдаг байсан. Гэхдээ мэдээж энэ маань бол суур нандин зүйл байсан учраас ихэвчлэн гоё чимэглэл хийдэг байсан байна. Тэгэхээр одоо анхны одоо гоё чимэглэл металлаар хийсэн зүйлүүд бол ихэвчлэн зис байгаа шүү дээ. Зис байгаа. За дараа нь бол тэр неолитийн үеэс эхэлсэн тэр нөгөө Варсавны үйлдвэрлэл байгаа. Энэ бол халуун боловсруулалт хийгээд тухайн материалын одоо хэв шинжийг нь одоо шин чанарыг нь өөрчлөөд цоошин төрлийн материал гаргаж байгаа тийм ээ. Энэ нэг юм дадлага мэдлэг ухаан байгаа. Энэ ухаан бол яг төмөрлөг боловсруулалтын одоо эхлэл болоход их чухал түлхэц болсон байна. Ингээд анхны халуун боловсруулалтаа зэс сэтлүүд бол нэг 5000 орчим жилийн өмнө анх үүсэж гарчиж байгаа. Манай бүс нутагт бас байна. Ингээд ерөнхийдөө бол хүн төрөлхтний одоо энэ чулуун зэсгийн үйлдвэрлэлээс төмөрлөг зэсгийн үйлдвэрлэлийн одоо энэ явцын бүх үе шатууд нь ажиглагдаж байгаа. Яг хүн төрлөخت нь нөгөө дамжиж ирсэн тийм ээ. Тэг яг тэр Яг одоо жишээлбэл 5000 жилийн өмнө юм уу энэ үед зис ашиглаж байсан тухай бол оюу толгоон. Тийм ээ. Одоо юу 2 3 жилийн өмнөх оюу толгой 5000 жилийн өмнө тэр үеийн үйлдэлчид бол ийм хэрглэж ирсэн тийм ээ. Өнөөдөр биднэрт бол одоо тухайн дурсгалыг олж илрүүлэхэд биднэрт бас нэг гарын авлагч гэдэг юм уу, нэг биднэрт бас нэг нууц мэдээ өгдөг юм бол энэ газрууслын нэр байгаа юм л та. Тэгээ оюу толгой дээр манай ахмад геологчд болон одоо судлаачид маань энд бол зис олзруулж исэн газруудыг үнэхээр тодорхой хэлж исэн. Тэгээд материал нь гэхэд одоо чулуун зэвсгээр одоо ухаж гүнээс гаргаж ирж байгаа. Яг нөгөө ярьж байгаа зис тийм ээ. Тийм юм болж байна. Тэгэхээр энэ бүхнийг бол илэрхийлэх зүйл нь та бүхний одоо судалж байгаа булш, хэрэгсүүр, олон соёлын одоо хүрээнд бол одоо харагдаж байна. Нөгөө нэг зүйл нь бол хадны зураг. Монгол орн бол хадны зургаар одоо агуу баян эгэлгүй гэдэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр одоо ямар утга учиртай, ямар тархацтай гэдэг тухай манай Батбол доктор бол олон жил судалгаа хийсэн та ярьж өгөө. Монгол орн бол хадны зургаар бас маш баялаг орны тоонд гэдэг орн гэдгийг бол дэлхийн эрдэмтэд бол хүлээн зөвшөөрдөг. Ер нь байгаа зургийнхаа агуулмж тоо хэмжээ тархацаараа бол үнэхээр дэлхийд маш баялаг орны тоонд бол орж байгаа. Одоо Казахстан, Кыргызстанаас ямар байх вэ? Хамаагүй илүү байна. Тэр зургийн тархац юуны хувьд бол илүү байна. Тэгээ нэгтчлэлийн хувьд дүрслэл, дуртгалт газруудынхаа хувьд тоо хэмжээний хувьд бол бүс нутгийнхаа хэмжээнд бол нэлээд баялаг. Хадны зургийн бүхэл бүтэн бас нэг үйлдвэрлэл. Энэ бол нэг оюун санааны илэрхийлэл болж байгаа. Энэ одоо дөрвөлжин бууш, бугуун өшөө, хэрэгсүүр гээд энэ яг хүрлийн үеийн соёлыг үлдээсэн хүмүүсийн тэр оюун санааны одоо ертөнцийн үзэх үзэл, шүтлэг бишрэл, тухайн үед тухайн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуй, одоо зарим тохиолдолд бол хувцас хонор хэрэглэж гэдэг юм уу те, ангөрөө хийж исэн баг зэвсэг гэдгийг бол зэргийг энэ хаданд бол урлж мөнхжүүлж үлдээсэн байгаа. Энэ Монгол орон хадны зургийн их баялаг гэж байгаа боловч яг түүхэн он цаг хугацааны үед бол ихэнх дийлэх хувь нь бол энэ хөрөл төмөрийн төрийн үед бол холбогдож байгаа. Манай үзэгчид маань сонирхож байгаа л да. Хадны зураг бол ингээ харахаар бүгдээрээ ижилхэн юм шиг. Тэр яг нь дүрслийн арга барил тухайн үедээ хүмүүсийн одоо буулш оршуулгад гарсан олдвор дээрх зураг байна. Мөн хээ чимэглэлүүд байна. Энэ бүгдтэй адилхан. Тухайлах юм бол төмөрийн төрийн үе гэж үзэх юм бол тэр үед бол нэг амтны загварт урлагийн натур зураг зорж ирсэн. Тийм. Дүрслэл бас их орж ирж байгаа. Одоо бугуун өшөөний соёлыг үлдээгчид хадны зураг дээр бол яг түүнтэй адилхан зураг бас үлдээсэн байна тийм. Дэг байна тийм ээ. Нэг дэг зайг байна. Бугуун өшөөний
одоо соёлын их үүсвэр баг хадны зургаас эхлэлтэй байх магадлалтай. Тэр яг бугуун өшөөг одоо бийжүүлээд хүнийг одоо тахилга юуны хэлбэрээр бол хүнжүүлж дүрсэлж байгаа тэрэн дээрх зураг дүрслэл одоо хадны зураг дээрээ бас байх жишээтэй. Дөрвөлжин булшны хадны зургийн тархац байгаа газар хүрэл зэвсгийн үед хамаарах бууш оршуулгын зүйлс. Тийм тэрийг бол газрын зураг дээр тараагаад ингээд байрлуулад үцхээр бол тэр ангилал бол бас тодорхой гарч ирж байна. Бид нар бол энэ зурган дээр бол харж байна тийм ээ. Тийм зурган дээр харж болно. Яг тэр бугын одоо амьтны загварт уралгаар дүрсэлсэн зургийн хэв маягаар дүрсэлсэн одоо гахаа ч юм өөр амьтдын дүрслэл бүхий одоо тэр бугун хөшөө хэрэгсүүрийн соёлтой тэр зургууд бол давхцаж байгаа байхгүй юу? Ер нь тархацын хувьд дөрвөлжин булшныхан гэхэд одоо Монголын орны зүүн хэсгээр ч юм уу. Энэ хадны зураг нь өөрөө тэр материал зурх юугаа дагаад энэ хад чулуу ихтэй ер нь Монгол алтай нуруу, говийн алтай нуруу, төв хангаа хээри энэ бүс нутгаар бол ихвчлэн тархсан байдаг. Говийн бүс нутгаар ч юм уу. Тэгэхээр зүүн тийшээ болохоор бол тийм бүсчлээ тийм ээ. Тэгэхээр Төр Батгойгоос би бас тодруулж асуумаар байгаа. Энэ хүрэл зэвсгийн үед хамаарах яг хичнээн төрлийн соёл одоо дурсгал Монгол нутагт байна. Тэг хүрлийн үеийн судалгаа яг сүүлийн 10-15 жил их эрчтэй явсан. Бараг Монголын археологч дотор хамгийн их шинэ одоо санаанууд хэм гарсан одоо энэ үе баха. Урд нь бол бид нар нэг өрчилж нэг ямар төвшөнд байсныг бодох хэрэгтэй байна. За одоо 89 онд 90 одоо 98 онд 2 удаа Монголын хүрлийн үеийн дурслуудын газрын тархалтын зураг хийсэн байгаа. Тийм ээ одоо энэ зурган дээр. Энэ зурган дээрээс харах юм бол ер нь Монголд 2 том супер соёл байгаа. Зүүн хэсэгт нь бол одоо дөрвөлжин булшин соёл, төв баруун хэсэгт нь бол хэрэгсүүр бугуун өшөөний соёл байна гэдэг. Ердөө бид нар 3 том дурсгалын тухай яриад ирсэн байхгүй юу? Бүтэн одоо 20-30 жилийн турш хөгжил маань яваад байгаа. Сүүлийн 15 жил бол бид нар бол огт өөр одоо дүр зургийг харж байна. Энэ яагаад вэ гэхээр за одоо энэ бол зөвхөн бидний одоо бугуун өшөөний тархацыг одоо харж байгаа байдал. Бугуун өшөө болон одоо бугуун өшөөтэй холбоотой бусад дурслуудын тархацын зургийг харахад л одоо иймэрхүү байдалтай. Маш их юм алаг ирээн харагдаж байна. Ингээд одоо олон одоо янз бүрийн дүр төрхтэй юм дурслууд бол маш илбэг бол илэрсэн байна гэж хараад байна. За энэ дээр юу хэлэх гээд байна гэвэл Монголын хүрлийн үе гэдэг маань бол бидний урьдчилан төсөөлж яснаас хамаагүй илүү нарийн түүхтэй юм үйл явцтай байж. Маш олон соёлууд зэрэгцсэн оршиж. Тэр соёлуудын одоо нэгдэл тийм ээ хоорондын харилцсан одоо уялдаа тэгээд нэг нэгэндээ өгсөн авсан одоо энэ одоо нийлэгдсэн энэ булганы үр дүнд дараагийн Монголын өв монголчуудын соёл хөгжсөн байхаа гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүмүүгийн соёл. Дараагийн одоо төр тулсууд нүүдэлчдийн ертөнцийн суурь. Тэгэхээр энэ дээр чинь бидний хамгийн их одоо гол ярих юм бол амууд шиг гол мал аж ахуй. Тийм мал аж ахуй бол бид бүхний одоо жинхэнэ л ярих сэдв. Тэгээ бид бүхэн одоо өмнө нь бол судалгааны ажил зөндөл хийсэн. Хамгийн гол нь бидний гол асуудал бол өнөөдөр мал аж ахуйн одоо баримт материалуудыг бид нар олж илрүүлж байна. Тэгэхээр энэ дээр бид нар лабораторийн одоо анализ юм уу, лабораторийн наривчлан судалгааны хийж бид бүхэн хамгийн эртний мал одоо ер нь бид бүхэн хизээ гэршүүлсэн бэ, гаршуулсан бэ гэдэг. Зэрлэг байдлаас гэрийн одоо болов. Өмнө нь бид бүхэн ялгадгүй байлаа шүү дээ. Одоо яг энэ бол гэршүүлсэн үү эсвэл одоо үнэхээр зэрлэг адуу юу гэдэг. Сонирхолтой мэдээ бидэнд байна л да. Одоо Өмнө Говь аймагт малтсан одоо Шоргоолжин булш гэдэг одоо бид бүхний самд хүрэл зэвсгийн томоохон урсгалын нэг дотроос тэндээс бид бүхэн тэмээний одоо яс тий одоо тэр тухайн үедээ бол тэмээгээр хойлог одоо дагалдуулсан тийм хэдүүлгийн баримт олж байгаа. Тэгээд энэ дээр илүү их наривчлсан лабораторийн судалгаа хийхэд энэ тэмээ магадгүй энэ бол гаршуулсан байх боломжтой гэж одоо үзэж штэ. Урд нь бол одоо хоёр бүх тэмээг одоо тангуудаас одоо ирсэн байж магадгүй бактери юутай гэдэг одоо нэлээд наашлсан онцог хэлж ирсэн бол бид нар одоо хүрэл зэвсгийн үеийн юм баримт бид нар олсноор чухал юу. Тэгэхээр хадны зураг дээр бид бүхэн бас мэдэн тийм. Говийн бүс нутаг болон бас энэ Монгол алтай бүс нутаг бол тэмээ. Тэмээг унтсан, хөтөлсөн бүр ингэтэй ботхтой тэмээг хөтлөөд одоо ботхыг авахулж байгаа маягтай тийм зураг дүрслүүд бол хэрэглээнд оруулаад тэр мал шууд гаршуулж гэршүүлсэн үеийн зурагнууд болоо явж байгаа. Энэ дээр хамгийн сүүлчийн зэрлэг тэмээч гэх юм уу? Хамгийн сүүлчийн зэрлэг адуу хамгийн анхны гаршуулсан адуу хоёрын бид нар яг морфологийн хувьд
ялахад маш хэцүү байгаа байхгүй. Маш хэцүү. Тэгэхэд морфолог гэдэг чинь одоо дүр төрхийн байдал тийм ээ. Энэ дээр юу одоо иш баримт болгож одоо үнэхээр гарсуулсан байна гэдэг хэлэх вэ гэвэл тухайлбал одоо амгаа зуузаа зуух юм бол араа шүдэнд нь уул мөрөө үлдээн тийм ээ. За хазаарын юу бол хамар нармаа дээр нь уул мөрөө үлдээн шүү дээ. Тэрний хамгийн одоо олдоод байгаа эртний цаг үеийн хэдийн үед вэ? Тэр бол яг Евразийн хүрээнээс эхлээд ярих хэрэгтэй байгаа. Саяхан бол 18 оны ихээр энэ Францын эртний генетик судлаачид бол нэг том өгүүл сайхан сайенс сэтгүүлээр хэвлүүлээ. Тэрний санаа бол ерөнхийдөө тахи гэдэг байгаа тийм Першевалскийн адуу гэдэг шинжлэх ухааны нэртэй. Энэ тахи маань бол ерөнхийдөө зэрлэг биш харин гаршуулж байгаа дараа нь зэрлэгссэн адуу байна гэсэн нэг дүгнэлт гаргасан байна. Тис өөр тийм ээ. Өөрөөр бидний ойлголт бол зэрлэгсэж явж байгаад тэгээд тэр нь бол устдаж үгүй болж тавиад. Бид нар бол яаж ойлгодог байсан бол тахи бол Монгол адууны өг байхаа тийм ээ. Энэ зэрлэг өг байхаа гэж боддог байсан чинь энийг яг 180 градус эргүүлээд тахи маань бол өөрөө бол гаршуулсан адуу байжээ. Тэгээд дараа нь зэрлэгссэн байна. Тэр төрөл. Тийм төрөл байна гэж үзээ. Тэгэхдээ тахи одоогийн одоо ганц Монгол биш л дээ ер нь нийт одоо гаршуулсан адуутай энэ бол генетикийн хувьд бол холбоогүй байна гэсэн ийм дүгнэлт төрсөн. Тэр одоо дөрвөлжин буш хэрэгсүүр тийм ээ шоргоолжин бусаас гарч байгаа адууны төрөл нь тийм өөр юм. Өөр юм. Тэр одоо хаана вэ гэдгийг одоо мэдэхгүй болчиход байна. Тэгээд 5500 орчим жил тэр одоо зис чулууны үеийн эхэнд талд Казахстаны умар төсөлт байсан тэр Ботан суурин гэж байдаг л да. Нэг суурин байгаа харьцангуй жижигтэр суурин боловч хэдэн зуун адууны оршуулгатай байхгүй ястаа ясал ирсэн байна. Тэгээд тэнд бол асар их том хэмжээний адууны одоо ийм ав явдаг байсан юм уу эсвэл үнэхээр гаршуулсан адуу байсан юм уу гэдэг асуудал байгаад байгаа. Тэгээд Ботан адуу тахи хоёр бол ерөөсөө нэг төрөл болох нь тогтоогдсон. Саяны судалгаагаар. Ингээд ерөнхийдөө бол гадууг хаана гаршуулсан бэ гэдэг асуудал маань өөрөө маргаантай болцсон дахиад. Нэг хэсэг базагдсан байхгүй юу? Батаа руу чиглэж ирээд батаа ойлгомжтой боллоо гэдэг. Тэгээд эндээсээ ингээд төгсөн байхаа гэсэн чинь бүх юмыг ингээд задлалцсан. Одоо ямар асуудал үүсэж байгааг бол Монгол орн дахиад анхаарлын төвд орчлоо. Эргээд. Монгол бол одоо мал аж ахуй тэр дундаа адууны аж ахуй, адуу гаршуулсан нэг том төв байх боломжтой гэсэн ийм дахиад анхаарал. За яг энэ бол манай судалгааны одоо гол цэг өгж байгаа нэг судалгаа тийм ээ. Гэхдээ энд бас нэг үзэгчид маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ер нь энэ эртний нүүдэлчдийн хүрэл зэвсгийн үеийн соёлын нүүдэлчдийн ертөнцийн савыг харахад бол одоогийн Монгол улс бол биш ээ. Ерөнхийдөө энэ Евразийн уудан бүс нутгаар бол бид нэр харах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол энэ одоогийн Монгол улсын хэл бол 100 жилийн өмнөх л ажил шүү дээ. Тэгэхээр манай нүүдэлчдийн бидний өвөг дээдсийн тэр энэ бүс нутаг сууж байсан соёлын сав болвол их өргөн юм шүү. Тийм ээ. Тэр Евразийн тал нутгаас тэр дорн зүгийн одоо Солонгосын хойг юм уу, хойшоо байгаль нуурын Сибирийн сав нутаг, тэгээ цагаан хармын арга тийм ээ. Тэгээ энэ маань бол бас өөрөө их чухал байр суурьтай газар шүү дээ. Ер нь бол одоо хойшоо өмнөд Сибирь. Энэ хүрэл болон ер нь неолитийн үеэс эхлээд их соёлын том голомт байсан. Тэгээд баруун тишээ Дундад Аз, Шинжанг, тэгээд урагшаага зүүн урагшаага Хятад байна. Энэ дунд нь яг Монгол улс өөрөө байж байгаа. Монголын одоогийн газар нутаг маань байж байгаа. Энэ дээр төвлөрч энэ бүс нутгийг харах. Тэгээд нүүдлийн соёл иргэншлийн бас нэг чухал том голомт юм байна. Тэгээ энэгээр дамжаад ерөөсөө соёлын хэлхээ холбоо хүрлийн үед их явагдсан байгаа. Тухайлбал Хятадын хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн соёл. Энэ бол гарцаа байхгүй Дундад Аз, баруун зүгээс ахуулаад Монголоор дамжаад Хятад руу нэвтэрсэн байна шүү дээ. Металл боловсруулалт ялангуяа хүрэл боловсруулалтын хувьд Хятад бол манайхаас арай жоохон хожуу байгаа. Тэгэхээр энэ одоо тархалтын одоо замнал нь бол Монголоор дамжсан байна. Тэгэхээр Монгол орн одоогийн Монгол улс маань болвол ер нь нэн эрт цагаас эхлээд олон соёлын уулзвар дамжин өнгөрөх тийм ээ эсвэл төвлөрч одоо хөгжих ийм үүсэл. Бүр хожуугийн одоо хүртэл дэлхийн эрдэнэд юу ялангуяа ярьж байгаа үстэй цааны зам, торгон зам энэ чинь гол логистикуудыг хийж байгаа манай энэ ийм одоо газар зүйн байрлалынхаа хувьд чухал
юм байна гэж одоо ойлгож байгаа. Тэгээ нүүдэлчдийн хувьд бас нэг ийм юм байгаа юм л да. Одоо ингээд манай томоохон гол мөрөн одоо 3 мөрний сав нутаг ч гэдэг юм уу тэгж нэрлэдэг. Энэ хэсгээр одоо ингээд яг археологийн тархацсан зураг, ерөнхий археологийн үр дүнг ингээд харахад үнэхээр их сонин дүр зураг харагдаж байгаа юм л да. Үе үеийн одоо археологийн дурсгалууд бол яг л энэ 3 одоо мөрний сав нутагт орхны хөндий тэгээ ерөнхий тэр газар л бол ерөнхийдөө чиглэлд харагдаж байгаа тийм одоо бүхэл төр тулсууд байгуулагдахад яагаад бид нэр заавал орхны хөндөд очиж төвлөрдөг юм тийм бүх мэдээнүүд тийшээгээл төвлөрдөг. Үнэхээр энэ соёл одоо зүүн Монголын соёл, баруун Монголын тэр хүрлийн үеийн соёлууд маань мөн хаана очиж уулзалдаг вэ гэхээр бас л яг Төв Монголын нутагт очиод уулзалдаал уусан сарнихан сарнаад л тэгээд эсвэл дараагийн том төр тулсыг бий болгоход гол үндсэн хүчин нөхцөл суур нь болж өгч байгаа. Нүүдэлчдийн нэг онцлог тал байна л да. Өнөөдөр яг одоо бид нар хуучин тэгээд ам арга цаасан аж ахуй тэр гэж амар нэрлэдэг байсан тийм. Үнэндээ бол яг тэр маань нэг ийм зөв аж ахуй байгаа юм л да. Хөдөлгөөнтэй, маневр сайтай, хүн болгон өөрийнхөө хэрэгцээ зүйлээ хийдэг. Тэгэхээр тэрийг хаанаас олж харна гэхээр бид нар яг л тэр бууц сүрэн буюу энгийн хүмүүсийн амьдрал, овг аймгийн энгийн амьдрал дээрээс л харах боломжтой. Одоо ингээ хадны зураг дээр бас оршуулга янз бүрийн зүйлээс ингээ харахаар хуучин манай төв хүчлэх тийм үү олон юунд бол яг амиа арга заасан аж ахуй тийм ээ соёлын анхан шатны одоо үүслийн нэг хэлбэр гэж ингэж хараад байтал одоо эргээд ингээ харахаар харин ч одоогоос өндөр урлагийн соёлтой бүтээсэн тэр нь бол яг хадны зураг дээр харагдаж байгаа байхгүй бус нутгаараа яаж гарч ирж гэнэ үгээд энэ бол данхан хүрлийн үеийн л зураг л гэж ярьдаг байсан бол одоо дотор нь хүрлийн төрөө үе хөгжимгүй хүрлийн үе тий одоо төмөрийн төрөө үе юм уу гэх ер нь соргоолжин буш, дөрвөлжин буш, хэрэгсүүр, буган чулуун хөшөө, хадны зураг гэд ингээд цогц судалгаа явуулахлаар тэр Монголын эртний нүүдэлчдийн нийгмийн зохион байгуулалт, соёлын төвшин тийм ээ соёлын тархалт бүх зүйлийг бол цогцоор нь харах ийм боломж Монголд бий болсон. Өнөөдөр өөрөөр бичих тэгээд энийг бол Монголын үндэсний түүхчид өөрсдөө хийдэг болсон. Олон улсын төвшөнд яг энэ чиглэлээр хамтрах цогц судалгаа явагдаж байгаа. Тэгэхээр энэ орчин үеийн одоо сүүлийн үеийн судалгааны төвшин бол эндээс л харагдах юм боломж болж байгаа тийм үү? Ер нь хамтарсан судалгаа бол маш их шинэ материал бүрдүүлж байна. Бас Монгол тэр бүр хийж чадахгүй байгаа лабораторийн нарийн анализуудыг хийж өгч байна. Гэхдээ эцсийн эст бол бид нар эцсийн эст өөрсдөө энийгээ базаад жинхэнэ Монголынхоо түүхийг үндэсний судлаачид маань өөрсдийнхээ гараар үндэснийхээ одоо энэ түүхийн школын дагуу бичих ийм цаг үе ирчээд байгаа юм л 10-аад оноос эхлээд манай салбаруудын гол судлаачдын дунд бол энэ дурслуудаа хэрхэн ойлгох уу, хэрхэн нэрлэх үү, он цагийг яаж тогтоох уу, харилцан хамаарлыг яаж ойлгох уу гэдэг асуудлуудаар их олон үе шаттай хилцүүлгүүд явлаа л да. Хэд хэдэн хурал явсан. Ингээ ерөнхийдөө бол гол моментууд бол тодорхой болчлоо. Тэгэхээр Батуул докторийн тэр үеичилсэн үе байна шүү дээ. Хадны зургийн. Тэр булшны үеичилтэй таарах уу? Давхцаж байгаа. Тэр чухамдаа нэг нэгийг нөхчөж энэ маань ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг өмнө бол хадны зураг гэдэг тавсраг нэг тусад нэг юм хийчихэд орхиод явуулсан бол одоо яг үе үед нь холбоод эдгээр чинь хоорондоо нэгт холбоотой хадны соёлууд нь одоо бууш оршуулгын зургууд авж байгаа. Хадны зураг нь урлагаас энэ хүрлийн бас гарч ирж байгаа байхгүй. Та нар хүчээр уяад байгаа юм шүү. Үгүй. Энэ дээр бол нэлээд нарийн ажиллагаа болсон. Яг одоо нэг хэдэн жишээ хэлж өгөө. За жишээлбэл хүрлийн түрүү үе бол манад их бүрхэг байсан. Тэгээд хэмцгийн соёл нээгдсэн байгаа. Энэ баруун Монголд байгаа. Манай үзэгчид бол энэ дээр бас нэг уучлаарай. Анхаарах хэрэгтэй. Энэ Базрикийн юм уу, Эмцгийн юм уу, энэ Афанасовын гэж хэлж байгаа бол тухайн тэр том соёлын дурсгал олдсон эхний одоо газар улсын нэрээр энэ соёлыг нэрэлж байгаа тийм ээ. За хэмцгийн соёлын бол хадны зургийн асуудал бол ерөнхийдөө огт хөндөгдөөгүй байсан. Хэмцгийн соёл маань өөрөө их комплексийн соёл байгаа. Булш оршуулгатай, тахилын байгууламжтай, хүн чулуутай. Монголын одоо хамгийн эртний хүн чулуу хэмцгийн соёлд байгаа. Тэгээд энэ хүн чулуу нь юу хүрлийн үеийн хүрлийн үеийн хүн чулуу. Энэ Монголын хамгийн эртний хүн чулуу байна тийм. Нөгөө ховдоос болсон байгаа тийм. Тэгээд хадны зураг буюу тэр оюун санааны ертөнцийн жаахан бүрхэг байсан. Тэгээд энийг бол 2015 оны Хятадд болсон хадны зургийн том хурал дээр бол анх илтгэсэн л дээ бид нар. Тэрийг яаж тайсан байг вэ? Түлхүүр нь умарт Хятадын Шинжаангийн нэг хадны зурагт байгаа.
Тэн дээр яг хэмцгийн нөгөө хүн чулуудтай яг адилхан ийм дүрслэл Монгол алтаад маш түгээмэл тархсан адуу үхэр болон хүмүүсийн дүрслэлтэй нэг талбай дээр яг нэг зэрэгцэд байж байгаа. Тэр энэ үйлчлэлтийн ертөнцид бол нэг л бүс шүү дээ. Ингээд олж авсан. Ингээд түлхүүрэн тэр дунд булаг гэж нэрлэгдээд байгаа хадны зургийн зогсолбор Шинжаанд байдаг. Эндээс тайлагдсан байгаа. Ингээд дараа нь бол бид нар яг энэ дүрт хөрхийнх нь одоо энэ өгүүлэмжүүд байдаг. Том үхэр нэг хүн тийм ээ. Том үхэр нэг хүн, эсвэл нөмөрхтэй хүн, эсвэл эвэртэй хүн гэдэг ийм нэг ижил давтагддаг өгүүлэмжүүд байгаа. Эдгээрийг бол Монгол алтаа болон хил залгаа бүс нутгийн хадны зургууд дээрээс олныг илрүүлсэн байна. Ингээд ерөнхийдөө бол түрүү хүрлийн үеийн хадны зургийн хэмцгийн соёлтой холбоотой бүхэл бүтэн давхар гарч ирсэн. Энэ хөрөл зэвсгийн үеийн нэг хамгийн томоохон чиглэл болох үйлдвэрлэлийн яг энэ төмрийг чинь одоо хөрлийг өөрсдөө хийдэг гэсэн юм. Эсвэл тээвэрлж ирдэг юм уу? За энэ одоо үзэгчдэд бол бас сонирхолтой л байгаа тий. Бид хийдэг байсан. Үнэхээр судалгаа тийм л үр дүн харагдаж байна. Өнөөдөр монголчууд буюу одоо манай Монгол улсын дэвсгэр дээр байгаа энэ нүүдэлчид, эртний нүүдэлчид маань үнэхээр олон одоо соёлын одоо уулзуур дээр байдаг. Тэгэхээр тэр уулзуур дотроос хамгийн шилдэг технологи гаргаж авах боломжтой ард түмэн нүүдэлчид байсан. Тийм юм хийж чаддаг одоо үнэхээр. Тэгэхээр таны үйлдвэрлэлийг яг энэ дээр хэлэхэд одоо хөрөл зэвсгийн үеийн үйлдвэрлэлийн үйл явц бол нүүдэлчид хамгийн дэвшилттэй технологиг хэрэглэж байсан. Одоо оюутлогоо дээр олдсон тэр 100 бол маш энгийн зүйл байгаа байхгүй юу? Суурьшмал соёлын одоо хүмүүс бол одоо томоохон 100 барина олон дахин ашиглана тэгж яхад нүүдлийн орчиндөө дассан нэг шинэ технологиг дахиад одоо дайн байлдан болоход бүгд буцаал гарна орхиол явна. Тэгэхэд алдах зүйл байхгүй. Ер нь бол төмөрлөгийн талаар нүүдэлчд өмнөд хөршөөс давуу байсан үе байгаа бол тэр нь яг хүрлийн үед байхгүй юу? Хүрлийн хөгжингөө хожуу үед байгаа. Яагаад гэвэл одоо шигдэг маань бол юу шүү дээ одоо суурьшмал хүмүүс одоо урт зүгт байгаа суурьшмал одоо энэ иргэншлүүдээс давуу байсан үе байгаа бол тэр яг хүрлийн үе байгаа. Яагаад гэвэл одоо хятадын шан улс гэж байдаг. Одоо манай ахаар бол хөгжингөө хөлтэй давхцал энэ шан улс. Шан улсын үеийн хаадын булшнууд бол тэр Аньян гэж хот байдаг. Аньян хотын орчинд байгаа тэр том булшнууд дотроос бол нүүдэлчдийн хэв загвартай эдлүүд гараад байгаа. Тэр бол их престижний одоо үн цэнтэй ховор нандин гэж үзэж тэр оршуулгын зориг тавьсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хийх загварын хувьд өндөр технологи эзэмшижсэн учраас нүүлж. Тийм учраас их гоё уран хийцтэй. Хоёрдугаарт бол дүрслэм сайтай. Дээр нь бол чанар сайтай. Ингээд ер нь бол агуулга нь бол өөрчлөлттэй. Ерөөсөө тэр хурцын өөрөө олон металлын холц байгаа юм. Тийм ээ. Тэн дээр ямар металл одоо үндсэн суур нь бол зис. Тэгвэл дээр нь ямар металл орох вэ гэдгээс шалтгаалаад хүрэл маань өөрөө маш олон төрөл байгаа. Тэгэхээр хятадын хүрлээс бол манай тал нутгийн хүрэл бол ерөөсөө бүтц найрлагаараа шууд өөр байдаг. Өөр байдаг. Тэгэхээр энэ технологийн талаар өндөр технологи гэж хэлэх юм тухайн үеийн өндөр технологийн талаар манайхан хүрлийн үед бол давуу байсан гэсэн ийм ихтгэл үнэмшил археологийн материал байгаа байхгүй юу? Одоо манай археологчдын судалгааны үр дүнгээр харах юм бол суурьшмал иргэншилтэй бусад дэлхийн том хэмжээний улсуудаас тэр үеийн нүүдэлчд маань буюу 4-5 мянган жилийн өмнөх нүүдэлчид технологийн хувьд тийм харьцуулшгүй өндөр. Тэгтэл өнөөдөр бид ямар байгаа вэ? Ямар суурангууд аль аль нутагт байна. Яг одоо энэ үзэгчид сонирхож байгаа шүү. Яг одоо хаана байна тэр газар нь. Тэгээ суурин гэдгийг бид нар юугаар тодорхойлох вэ гэхээр тэр сууринд хүмүүс гал түлж исэн орон байна. Дээрээс тэр гал түлж исэн орон байна. Тэгээ гал түлж исэн ормын хажууд мөн одоо хог хаягдл хайжсэн газар байна. Тэгээд хүмүүсийн идчихсэн одоо мал амтны одоо тий одоо ясны үлдэгдлүүд байна. Энэ болгоноос бүх мэдээлэл нь ингээл яг одоо тэлэгдээл гарч ирдэг шиг ингээл гараад ирж байгаа. Тэгээд хамгийн сүүлд бүхэн одоо Төвшин ширээ Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын нутагт Идэрхан уулын бид бүхэн бас олж байна. Энэ мөн л адилхан одоо газрын хөрсөн дээр хөвчээсэн одоо ваарны хагархаанаас л өнөөдөр том одоо бууз суурингийн асуудал яригдчихэв. Тэгэхээр эрхэм үзэгчид бас энэ дээр анхаарах хэрэгтэй баг. Одоо та бүхнийг мал хүйдэ явах юм уу, тийм ээ?
янз бүрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах юм уу? Энэ тэнд одоо аялал зугаалгад явхад хэрвээ ямар нэгэн байдлаар ийм зүйл илэрч олдвол энэ бол санамсаргүй зүйл биш юм аа. Энийний цаана бидний өвөг дээдсийн юм уу? Эртний Монголын нүүдэлчдийн асар том өв соёлын нэг сэжимж байж магадгүй шүү гэдгийг бас анхаарах. Тийм учраас энэ археологчдод мэдээлэх энийг бол чухал гэж үзэх соёлын нэг хэсэг байна шүү гэдгийг бас бодож яваарэ гэдгийг эндээс харуулж байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо та бүхний судалгаа ингээд цогц. За яг энэ Монгол, энэ Төв Аз, Евразийн энэ бүс нутаг бол ерөнхий том агуулгаараа бол Хүрэл зэвсгийн нэг том соёлын айс ав. Гэхдээ одоогийн Монгол улсын энэ бүс нутгийн хэмжээ. Сая түрүүнд Батул доктор хэллээ. Өмнө бүсгийн хадны зураг бол нэг өөр соёлын бас нэг илэрхийлэлтэй. Тэрнтэй адилхан зүүн Монголын Шоргоолжин буш, Дөрвөлжин буш төлхөө байдаг. Баруун Монголын одоо Буган хөшөө хэрэгсүүрийн төлхөө байдаг. Соёлын бас одоо локальны орон нутгийн чанартай соёлын бас өвөрмөц хэмжинжүүд тийм байна. Одоо Шоргоолжин буш гэдэг өвөрмөц нэртэй нэг зүйл байна шүү дээ. Яага шоргоолж те нэр бол их сонин те Шоргоолжин буш. Хүмүүс гайхаад шоргоолж энэ шоргоолж юу. Энэ бол манай ахмад жижигхэн буш энэ. Ахмад эрдэмтдийн өгсөн нэр. Гэхдээ энэ бол их сайхан нэр гэж бодоод байгаа те. Шоргоолж булш гэдэг те. Энэ харагдсан. Ямар учраас одоо шоргоолж байна? Одоо зурган дээр харагдаж байна те. Одоо тэгэхээр тий одоо энэ маань одоо дотогшоогоо ийм хүнхэр одоо хотгор юу те. Тэгээд хоёр тал одоо тэгшин тэгээд их өвөрмөц одоо шууд утгаар нэлээд шоргоолж хэлбэр. Тий одоо хэлбэрийн хувьд тий илсэн цаг шиг тий одоо энгийнээр явна илсэн цаг шиг. Тэр олон улсын шинжлэх ухааны нэр томьёон дотор юу гэж нэрлэж байна? Шеп гэдэг буюу одоо хэлбэрт булж гэж явж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ өвөрмөц дурсгал маань дотор нь хүнээ тавихад бас өвөрмөц. Юу гэхээр хүнээ одоо газар руу нүрийг харуулад буюу төрүүлэг нь харуулж оршуулж байгаа. Одоо нэг тийм одоо соёл тий төрөл хүмүүсийн одоо оюун санаа ертөнцийг үзэх үзэл маань өөр байсан бололтой. Тэгэд үнэхээр тэр хойд ертөнцийн ойлголт нь магадгүй одоо доод ертөнцийн тухай ойлголттой доод хэвд ч юм уу. Энийг бид нар одоо тааж хэлэхэд хэцүү. Гэхдээ ямар ч байсан үнэхээр энэ маань тэнгэр буюу одоо хажуугаар бөөрөөр нь харуулдаг одоо ихийн хэвлийтэй байгаа мэт одоо атрал дуулж явдаг. Тэрнээс өөр маягтай. Неолитийн булчнууд буюу одоо шинэ чулуун зүсгийн үеийн булчнууд бол одоо сууга маягтай байгаа шүү дээ. Тэгэхэд одоо тэрний дараа үе буюу одоо шоргоолжин булч төрүүлэн харуулсан оршуулгууд төрүүлэг нь харуулад хүнээ оршуулж байна. Тэгээд дөрвөлжин булч буюу одоо дараагийн юм дээр ихэд тэнгэр дээш нь харуулад тэнгэр оршуулдаг. Тэгээ энэ маань одоо цаашид өнөө хүртэл одоо уламжлаад явж байгаа юм. Хуучин бол одоо ерөнхий багцаагаар нэг ойролцоо он цагийн хүрээнд хардаг байсан бол одоо шинжлэх ухаан маань улам нарийсаад бараг нэг талаасаа бол би юу гэж харддаг гэхээр археологийн шинжлэх ухаан маань ер нь байгалийн шинжлэх ухаан маягийн бараг амьсгал илүү орж ийнү гэж харж байгаа шүү дээ. Одоо Наста хотоох шинжилгээ, Арада карван, тийм ээ C14 гэдэг стофийн судалгаа, генетикийн оршуулсан хүмүүс. Тэгэхээр энэ бол маш одоо бусад шинжлэх ухааны үр дүнгуудыг ашиглаад он цагийг тогтоох, тийм ээ гарал үүслийг тогтоох маш нарийн судалгаанууд хийгдэж байгаа. Энэ дээр одоо жишээ нь Төр Батхуй сүүлийн хэдэн жил малтаж тусгай нэг ийм соёл гэдэг одоо сая амар төвшингоо ярьлаа баруун зүүн талын. Одоо баруун талын бас нэг том соёлын элемент болох сагил Базрикийн тийм ээ. Одоо энэ соёлын тухай та бас тодорхой танилцуулж. Баруун Монголынх бол энэ төв өмнөд Монголынхоос бас өөр байгаа. Тэр төрүүлэг нь харуулсан оршуулгуудын зүүн хэсэгт бол давмгаалжихт бол баруун хэсэгт бол дандаа атилгсан байдалтай. Тийм үү. Нэг нь төрүүлгийг харж нөгөөх нь бол хажуу бөөрөөр нь атилгаад ихэвчлэн баруун бөөрөөр нь тавина. Тэгээд толгоогоор нь баруун зүг хандуулчих. Зүүн Монголынх бол зүүн зүг хандуулчихдаг тийм ээ. Бүр ингээ хоёр өөр ялгаатай юм хоёр өөр юм чиглэл байсан байгаа. Ингээ бүтэн ийм бүс нутаг байна л да баруун Монголын. Тэгээд хамарч байгаа он цаг нь бол хүрлийн хөгжингүү үеэс өөрөөр хэлбэл одоо 4000 жилээс ахуулаад төмрийн түрүү хүртэл дуустал 2000 жилийн дуустал нэг 2000 жилийн нэг ийм өвөрмөц соёлын оршуулгын зам үйл байна. Энэ хооронд нь угсаа гарлын хувьд өөр юм биш үстэй. Зүүн Монгол, баруун Монгол бол ялгаатай байгаа. Баруун Монголд бол угсаа гарлын ийм залгамж байгаад. Залгамж байгаад. Тэгэхээр нэг ийм бүхэл бүтэн нэг 90 үе өнгөрөөд нэг том авраг үндэстний одоо бүр хэд хэдэн үе ингэж дамжиж хөгжөөд тэгээ хүннүгэн үед үржирэнгүүтээ бүгдээрээ дахиад эргээд зангидагдсан байна. Нэг
нэг зан төр үлдээ тусын дор. нэг төр тус болоод Монгол нутаг тэр чигээрээ ингээд нэг юм нэг зан үлдээ болсон ийм их гайхамшигтай үйл байгаа. Тэр хүртэл бол их удаан зам тулсан. Маш удаан зам. Одоо нийгэм бид нар ингээд тоо хуйлаад байхаар бол их хүмүүст бол хялбархан сонсдод. Гэтэл үнэндээ 2000 жилийн түүх гэдэг чинь та боддоо хүннүгээс одоо хүртэл үе байхгүй юу? Тэгэхээр дахиад нэг одоо энэ 18 он явж байна. Тэгэхээр тэр чинь одоо төгсгөл үедээ өрөхөд эхнийхээ тэр анх эхэлжсэн үеэ бүр мартсан байсан баг. Тэгэхээр эндээс яг юу харагдаж байна гэхээр хүннүү бол төрөг юм уу, түнгөөс юм уу, Монгол юм уу гэдэг маш их маргаа явсан нэг хэсэг. А өнөөдөр бол хүннүү эзэнт хүрэн. Хүннүүгийн сав дотор бол түнгүүс төрөг Монгол аль нь ч байсан. Гэхдээ Монгол бол хүннүүгийн төр улсын голомт газар. Ийм. Тэрнтэй адилхан одоо энэ үйл явц угсаатанжих тийм ээ? Угсаажих үйл явц, угсаатны бүрэлдэх үйл явц, төр тулсыг бий болгох үйл явц явсаар байгаад хүннүүгийн өмнөх одоо энэ суур бол хүрэл зэвсгийн соёлын дэвсгэр болж тийм. Төмрийн түрүү үеийг бол бас бид нар хүрэл рүү их анхаарал бас яриаг байгаа. Тэгэхээр төмрийн түрүү үе бол бас их өрмөц одоо ингээд хүрэл зэвсгээс бол хөгжлийн тодорхой үйлдвэрийн төмөр рүү орж ирсэн. Энэ бол одоогоос нэг 2600 жилийн өмнө. Манай энэ Евразийн зүүн хэсэгт бол ерөнхийдөө нийтийн тоолын 6 дугаар зуунд төмрийг бол эзэмшсэн байна. За төмөр мөн гэдэг маань бол тэр өмнөх үеэсээ одоо технологийн хувьд бол бас их өөр. Байгаль дээр тархацсан хэлбэг. Тэгээд нөгөө туглаг мэтийн ховор тархацтай үнэтэй материалын орц байхгүй тийм ээ. Тэгээд төмрийн ордуудаа эзэмшээд авах юм бол хэдийгээр өндөр температурт тусгай нарийн бүтцтэй зуух шаардлагатай боловч энэ технологи эзэмсэн цагт бол төмрийг асар хэмжээгээр үйлдвэрлэж болох боломжтой болж байна. Ингээд төмөр зэвсэгт шилжихээр бол нүүжсдийн хувьд бол соёлын нэг том өөрчлөлт гарсан. Эргэлт гарсан байна. Энэ эргэлтэнд бол баруун зүгийн нэг том нөлөө байнамаа. Энийг бол заавал хэлшүүрэх. Баруун зүг гэдэг нь одоо бүр одоо Монголоос ахуулаад Дундад Азаар дамжаад зүүн Европ хүрсэн. Зүүн Европ хүрсэн. Нэг том ийм аврах том соёлын ийм урсгал явагдсан байна. Тэгээ энэ одоо глобалчлал гэдэг үгийг маш их ярьж байгаа тийм. Тэгэхээр төмөр зэвсгийн үеийн тал нутгийн глобалчлалын тухай бид нар ярьж байгаа. Тэгэхээр Монголоос ахуулаад зүүн Европ хүртэл энэ амьдчилсан нүүжид маань бүгдээрээ ерөнхийдөө нэг ижил төрхийн урлагийг бүтээж байгаа. Дөрүүд нь их төстэй. Зэр зэвсэг нь яг адилхан. Адуу малын тоног хэрэгсэл нь бас их адилхан. Ингээд үнийг бол энэ төмөр зэвсгийн түрүү үеийн нүүждийн гурвал гэж хэлдэг. Их гурвал, соёлын их гурвал гэдэг. За энэ гурвалд хамаарах хоёр том соёл Монголд байгаа тийм. Нэг нь бол одоо манай Увс аймгийн нутаг цаашаага хил залгаад тэр Туваагийн нутагт тархсан Чандан саглын соёл гэж байна. Их өөрөөр Увс аймгийн Чандамнаас анх илэрсэн тийм. Яг хилийн Чандад бол Оросын археологч бол саглын голын хөндөд бас судалсан байгаа. Ингээд энэ хоёр нэрийг нэгтгэхэд бид нар Чандан саглын соёл гэж нэрлэдэг. Нөгөөх нь бол одоо манай Баян Үлгийн аймгийн нутаг тэгээд цаашаа хил залгаа Орос, Казахстаны нутагт тархсан тэр Пазерикийн соёл гэж байдаг. Энэ хоёр соёл бол хэдийгээр хөрш боловч хэдийгээр одоо соёл нь нэлээд дөхөв боловч бас зан ааш айлын хувьд бол нэлээд ялгаатай байна. Ийм хоёр өвөрмөц соёл байна. Энэ төмөр зэвсгийг үйлдвэрлэхийн одоо нэг энэ хөдөө нутгуудаар байдаг шээ. Төмөртийн ам, төмөртэй гэх газрууд байна. Эднэрт ямар нэг юм байна уу? За харин тий. Яг л тэр чинь байгаа юм да. Төмөрт буюу одоо юунууд бол бүгдээр л төмөртэй газрууд байна шүү дээ. Ер нь бол тий төмрийн ордтой буюу одоо төмөр дархалж исэн одоо уул мөртэй тийм газрууд байна. Төмөртөөс гадна зилтгээд яхад энэ маань өөр аялагаар бол зисгсэн утгатай үг байна. Ингээл ерөөсөө газрын нэрээр бол ерөөсөө тодорхой байгаа. Яаж тэр өндөр температурт тэр төмрийг ашиглав? Тэр бол үнэхээр технологийн том дэвшлэлтэй. Тэр бат доктор яг хэлж байна. Яг тэр том одоо нэг соёлын нэг тийм юун дээр одоо тэр чинь боловсруулах нэг технологи нь бол ерөөсөө хөөрөгдөх аргаар л өндөр температур гаргаж байна. Тэгээд модны нүүрсийг ашигласан одоо хөөрөгдөх аргаар хүчтэй хөөрөгдснөөр одоо хамгийн өндөр температурыг гаргаж ирж байна. Тийм 1000 хим гаргаж байна. Тэндээс 3000 жилийн өмнө 1000 хим гаргана. Тэгэл даргаж иж хүдрээ хайлуулна. Хүдрээ хайлуулна. Тэгээд тэр төмөр илүү сайн хүдэртэй газар бол илүү сайн төмрийн юунууд гаргаж ирнэ. Тэгээд тэрэн дээр нь хоёр хэсэг байна л да. Одоо хайлуулах технологи буюу одоо нэг юу вэ? Дээр нь дархлах технологи гэдэг хоёр тусдаа технологи байна. Энэ бол дархлах, хайлуулах хоёр технологиос манай нүүдэлчдийн хувьд бол үнэхээр том дэвшил байгаа юм л да. Аль ч юундээс
ховор технологиуд байгаа. Одоо жишээлбэл нэг юм байгаа юм л да. Одоо төмөр ган гэсэн ийм юмыг хийсэн одоо зэвсгүүд олдож штэ. Тэгэхээр энэ бол үнэхээр технологийн том дэвшил байгаа байхгүй юу? Төмөр ган хоёрыг хооронд нь ягаад голд нь 90 ганаар хийгээд хоёр талд нь төмөр хийсэн. Одоо мэдхгүй. Ямар ч байсан тэр үед чадчихсан. Гайхдаг байхгүй энэ төмөр зэвсгийн үйлдвэрлэл хүрлийг одоо боловсруулж байгаа энийг хараад өнөөдөр Монгол ямар. Жишээлбэл бүр орчин үеийн технологитой нэг үйлдвэр явуулах гэдэл үлээ үзээд байгаа шүү дээ. Гэтэл тэр үед нүүдэлчд маань тодорхой одоо өөрийнхөө эзэмшил газар болгондоо төмрийг үйлдвэрлэдэг. Бүтээгээд тийм ээ ган төмөр хоёрыг дагнаа одоо тэр нийлүүлээд ингээд өндөр технологи байж. Би зүгээр ингэж боддог юм. Үнэхээр бид нар одоо хийж чадахгүй байгаа бол бид нар өмнөх түүхээрээс бахарах хэрэгтэй байна. Тэгээд технологио бас мэдэх хэрэгтэй. Тэ? Тэгээд бахарах сэтгэлээс магадгүй бадрангуй юм гарч магадгүй шүү дээ. Тэ? Одоо хийх хүсэл төрж магадгүй гэж боддог. 3000 жилийн өмнө бид нар төмөр үйлдвэрлэж байсан боломж Монголд байна шүү дээ. Тийм ээ? Энэ судлаачдын судалгааны үр дүнг ашиглая. Энэ судлаачдын материалыг ашиглая. Үзье, харъя, танин мэдье. Тийм ээ? Ядаж одоо гадны том үйлдвэрлэлүүд хөгжиж байгаа энэ улсууд төмөр боловсруулж байгаа газрууд чинь бид нэр 3000 жилийн өмнө тэр бүс нутагтай чинь адилхан ажиллаж байна. Харин дутхгүй гэж үзэж байсан. Тэгэхээр яг энэ төмөрлөг зэвсгийн үеийн хадны зураг бол бас нэлээд байна үз. Байна Монголд байна. Яг тухайн төмрийн төрийн үеийн гэсэн тухайн яг тэр үедээ холбогдох зургууд бол ер нь баруун алтай Монгол алтай нуруу нөгөө төмөрлөгийн эрчимтэй хөгжлийн газар бүс нутгаа дагаад тэр яг одоогоор илэрч олдоод байгаа тэр Пазерикийн соёл ч юм уу Чандман соёлын саглын одоо буучнууд те соёлын буучнууд тагсан газрууд бол давхцсан юмнууд байгаа. Тэр нэг амьтны загварт урлаг гэж яриад байгаа тэр буучнуудаас гарч байгаа их гоёмсог хийцтэй модон идэлүүд байгаа шүү дээ. Тэр одоо илэрч олдсон амьтдын дүрслэлтэй. Яг тиймэрхүү хэв загварын хадны зургууд бол хаданд бол дүрслэгдэж үлдсэн. Нөгөө талдаа болвол төр отгоо одоо тусгайлан судалдаг. Одоо бид нар бүхэн та бүхний одоо гайхалтай олон жилийн бүтээлийн үр дүн Монголын буган хөшөөний Монгол болон бүс нутгийн буган хөшөөний цогц судалгааны үр дүн гарах гэж байна. Тэгэхээр энэ буган хөшөө гэдэг бол миний ойлгож байгаагаар юу вэ гэхээр энэ монголчуудын дээдс нүүдэлчдийн дэлхийн ертөнцид одоо үзүүлж чадах нэг том брэнд одоогоор бол тий ийм соёл байжээ гэдгийг харуулж байгаа. Энэ тухай бас нэг хүрэл болоод төмрийн одоо үе рүү ойртох тийм ээ. Одоо Stonehenge гэх юм бол одоо хүн болгон мэднэ тийм ээ. Stonehenge Английн одоо эртний соёлын бэлэг тэмдэг байна шүү дээ. Гэтэл Монголд ч бол Stonehenge-с дутхааргүй маш гайхамшигтай дээр нь урлагтай маш гоё гоёмсог одоо баг орчин үеийн хүн хийж чадах юм уу гэмээр тийм гоёмсог юмнуудыг сэлбэртэй ийм хөшөөнүүд хэдэн зуугаараа хэдэн мянгаараа байна шүү дээ. Бидний хийсэн хамгийн сүүлчийн бүртгэл тооцоогоор бол одоо гаргаж байгаа хоёр том каталог байна. 1238 буган хөшөө бүртгэсэн. Ер нь бол хуучин бол 1238. Хуучин бол 700. 700 Евразийн хэмжээнд 700 байна. Тэрнээс нэг 550 Монголд байна гэж ярьдаг байсан. Тийм бидний судалгаа бол нийт Монгол орн даяар хамарсан. Бараг эн чинь баг 3 дахин үржүүлсэн тий тэгсэн. Үржүүлж байгаа биш. Энэ судалгааны үр дүн. 2005 оноос хойш тасралтгүй хийсэн судалгааны үр дүн болж байна. Тэгээд ерөнхийдөө бид энэ бүх Монгол улсаа хамраад нэгч дурсгалыг үлдээхгүй гэж хичээгээд ажиллаад явхаар нэг ийм үр дүн төрж байна. Тэр бол бид нар буган хөшөөнийхөө соёлыг анх удаа бүрэн төгс харж болж байна. Хуучин бол одоо нэг бүс нутгийн салгаад тий одоо умард бүс нутаг гэдэг ч юм уу эсвэл одоо Монгол Алтай буган хөшөө гэдэг юм ингэж ярьдаг байсан. Бид нар анх удаа бүрэн төгсөөр хараад байхаар энэ соёлынхоо хөгжил Монголын соёлыг харах нүдний харц бол хамаагүй том нэгд өргөн байна гэсэн тийм байна. Ингээд ер нь бол уг одоо дурслынхаа одоо үнэн мөн чанарыг анх удаа нээж ийн гэсэн үг. Ийм том хэмжээний мэдээллийн сан их дататай байж бид нар уг зүйлээ гүйцэд ойлгох юм байна. Тэрийг л одоо анх удаа ойлголоо. Үнэхээр яг манай судалгааны ажлын гол зорилго нь энэ байсан л да. Бүрэн төгсөөр харъя тийм ээ. Тэхийн тулд одоо бүх юм хамж оруулъя гэсэн. Тэгээд үнэхээр одоо энэ тодорхой үр дүнтэй байд юм байна. Тэгээд гаргаж байгаа одоо тодорхой үр дүнгуудыг хэлэх юм бол буган өршөөн дээр дүрслэгдсэн дүрслүүдийнхаа одоо гарал үүсэл тийм ээ. Төрөл зүйл. Тэгээд бодит археологийн соёлтой яаж холбогдох вэ гэдэг асуудлууд. Дээр нь буган хөшөөнийхэн маань онцог. Хөгжлийн үе шатууд.
Энэ улгыг ингээд анхудаа бид нэр ингээд нийт Монголын хэмжээнд тэгээд дараа нь бол бүс нутгийн хэмжээнд авч үзэх гээд байгаа. Тэгэхээр бугуун өшөөний соёлын тархалтын одоо үүсэл гарлын төв нь бол Монгол улс гарцаагүй байна. Хилийн чандад нэг 300 орчим бугуун өшөө бас байна. Шинжаанг, Дундад Аз, Казахстан, Тува, Орос Алтай өөр байгууллага. Ихэнх нь бол хуучин монголчуудын газар нутаг. Тийм. Тэр яг хилийн чанар, улс төрийн хилийн цаана орсон боловч үнэндээ бол энэ соёлын хил дотор. Тийм, Монголын соёлын хил дотор байгаад байгаа тийм. Тэгэхээр энэ одоо бүс нутгийнхаа хүрээнд бол харж үзээд ингээд бугуун өшөөний тархалтын төв болон одоо хүрээ хязгаар гэдэг ойлголтыг бас нийт одоо Монгол болон бүс нутагт тархсан бугуун өшөөний хэдэн хувь нь Монголд байна? Монголын одоогийн Монгол улсын газар нутаг дээр 85% нь Монгол. 85 Монгол улсын нутаг. Тийм ээ. Хиний соёл одоо байна вэ? Эдэн ойлгомжтой. Тэгээд дээр нь бол хамгийн уур хийц сайтай. Тэгээд аврах том цогцлборууд нь бүгдээр Монголд байна. Монголд байна. Тэгэхээр одоо хилийн чандд бол байгаа зүйлүүдийн одоо ач холбогдлыг бууруулах гэдэг юм биш. Ерөнхийдөө бодитоор харахад бол бугуун өшөөний соёл бол Монголын эртний соёл иргэншлийн нэг том аврах том бэлэг тэмдэг юм байна. Энийгээ бид нэр одоо бүрэн төгсөөр нь ингэж гаргаж тавих цаг болжээ. Одоо ингээ хоёр том юм каталог хийгдэж байгаа. Тус бүр 400 гаруй нүртэй. Энээс гадна бол бид нар бас том хэмжээний судалгааны нэгэн сэдвүүд бүтээл бичсэн байна. Энэ дээрээ тулгуур болсон. Тулгуурлаад энэ дээрээ тулгуур. Тэгэхээр үзэгчд маань тун удахгүй монголчуудын эртний өвөг дээдс нүүдэлчдийн бүтээсэн өнөө бидний болон ирээдүйн цагийнхны тээж явах тэр гайхалтай том дурсгалын нэг бугуун өшөө болох энэ соёлыг хүлээж авах нь судалгааны үр дүн тийм ээ. Хоёрдугаарт бол үнэхээр одоо судалгаа бол хэцүү юм л да. Одоо бараг 100 тийм ээ хэдэн 10 жил ажиллаж эцэст нь бол нэг ийм үр дүн л гардаг. Тэгэхээр өнөөдөр одоо захиалга өгөөд маргааш гардаг зүйл биш тийм ээ. Гэтэл өнөөдөр Монголын эрдэмтэд энэ бугуун өшөө гэдэг энэ Евразийн тал нутагт тархсан өргөн удам нутгийг тархсан энэ соёлын нэг том үзүүлэлт болсон энэ дурсгалыг цогцоор нь анх удаага гаргаж ирж байгаа. Энэ магадгүй монголчуудын шинжлэх ухаанд дэлхийд оруулж байгаа нэг хувь нэмэр болж байна. Тий ганц нэгэн тоо хэлэхэд бол 14 аймгийн нутагт 600 гаруй цогцлбор байгаа. 600. Өөрөөр хэлбэл бид нар нэг 40 гаруй мянган километр аялж 14 аймгийн нутагт 100 гаруй сумын нутагт 600 гаруй дусгал дээр очиж баримтжуулалт хийсэн байна. Энэ бол үнэхээр аврах том ажил да. Ийм хэмжээний уртаа ажил бол бас тэр болгон бас хийгдэхгүй. Тэгээ ийм санхүүжилтээр. Тий, ийм санхүүжилтээр. Хүрээлэнгээс баг зэрэг төсөл нөгөө сур судалгааны баг зэрэг төслөөр хийсэн тий. Тэгээ энэ бол одоо нөгөө төр засгийн хувьд ч гэсэн ярьж байгаа жинхэнэ соёлын аялал жуулчлал нөгөө үндэсний брендийг гаргах энэ ажилд чинь бэлэн бүтээгдэхүүн байна шүү дээ. Бэлэн бүтээгдэхүүн байх шээ тий. Энэ бол судлаачдын соёлын өвгийн хадгалт хамгаалт. Одоо энэ чинь өргөдөд байна бас. Тий. Тэгэхээр бугуун өшөө бол зөвхөн нэг буугыг одоо ингээд босгох төдий биш шүү дээ. Цогцлбор тийм ээ. Тэгээд тэр нь хажуудаа оршуулгын газартай, дахилгын байгууламжтай энэ бүгдийг хамт тийм ээ судалж байгаа. Тийм манай Батул докторийн одоо судалгаан дотор бол бас үзэгчдэн маань сонирн байж магадгүй. Энэ хадны зургийг яаж тэр үед тийг зурсан бэ? Юугаар зурсан бэ? Хоёрдугаар хідэн цосоор нэг зурсан бай. Тий. Сийлж нэг зурсан бай. Тий. Тийм ээ? Тэгэхээр энийг бас хүмүүс их сонирхдаг. Яаж зурж байна? Ер нь бол хадны зургийг бол дотор нь тийм зосон зураг, сийлмэл зураг гэж хоёр хувааж үзэж байгаа байхгүй юу? Нэг хэсэг нь болохоор одоо агуун дотор хаан юм уу эсвэл байгалийн тогтцороо байгаа хадны гадаргуу дээр зосоор зурсан. Нөгөөх нь болохоор бол сийлж одоо цохиж зурсан. Тийм хоёр янзаар зурж бүтээсэн байгаа. Тэр зосон зургууд нь бол ер нь анх тэр эртний хүмүүс байгаль дээр байсан бэлэн одоо зос шорон бодог ба штэ. Түүнийг амтны одоо тос өөхтэй холж тийм зосон бодог гаргаж авсан гэж үзэж байгаа юм л да. Бодгаар бодож арилшгүй. Арилдгүй. Одоо хүртэл бол байжлын тэр хуучин чулуун зэвсгийн төгсгөл үеэс эхэлсэн. Одоо тэр хамгийн анхны зураг хадны зураг гэх юм бол Ховд аймгийн Манхан сумын нутагт хойд цэнхрийн агуун дотор байгаа тэр зосон зургууд болж байгаа юм л да. Тэрийг бол одоогоос хуучин чулуун зэвсгийн төгсгөл үед зурагдсан зураг гэж үзэж байгаа. 15,000 орчим жил. Тэгээ 15,000 орчим жилийн тэртет. Мөн
Зарим нь бол тэр үед бол амьтдыг ер нь бодит байдлаар нь их хвчлэн тухайн үеийн одоо эрхэлжсэн аж ахуйтай холбоотойгоор ангийн дараах ёслол зан үйлийн байдлаар бол зурж исэн байх гэж бол судлаачид үздэг. Зовсон зургийн тархацын хувьд бол Монгол нутаг дээр л цөөхөн бага. Сэлбэл зураг бол яг хөрөл зэвсгийн үед дэлгэрээд бол хөрлийн үед бол маш их хувийг эзэлж байгаа. Зовсон зураг зарим зовсон зургууд бол сүүлд одоогийн амар төвшин доктор нар ярьж байгаа дөрвөлжин булчны соёлтой холбогдохоор тийм зургууд бол байна. Тэр нь сэлэнгийн гэж нэрлэгдэх тийм зовсон зураг. Зургаас одоо ертөнцийн хөлс хүзлийг. Тэгээ тухайн үеийн хүмүүсийн эрхэлжсэн аж ахуй. Тэр урлаг одоо урлагийн ертөнц тийм шүтлэг бишрэл зан үйлтэй холбоотой асуудлыг цогцоор нь тэр буучны судалгаатай нийлүүлж хамтруулж тухайн үеийн одоо тэр нэг тухайн соёлын те нэгдсэн юу гаргахад бол маш чухал үүрэг. Тэгэхээр бид бүхэн сая ярилцж байна. Одоо ингээд хөрөл зэвсэг, төмөр зэвсгийн бүхэл бүтэн одоо хэдэн 100 жилийн түүхэнд монголчуудын энэ газар нутаг дээр эртний нүүдэлчид төлөвшөж бүрэлдэх бий бол үйл явц явагдсан. Энэ бүх үйл явц маань явж анхны төр тус хүннүг байгуулах нийгмийн суур үндэс болсон. Тэгэхээр энэ нийгмийн одоо үндэс суур болсон үйл явц, аж ахуйн хөгжил, нийгэм соёлын хөгжлийн суур нь бол гарцаа байхгүй төмөр зэвсэг, хөрөл зэвсгийн үе тавигдсан гэдэг тийм ээ. Энэ талаар одоо сүүлийн үеийн судалгаа бол улам илүү наривчилж байгаа биз дээ. Тий, одоо яг энэ судалгаа түрүүнч бид хэд бас цугцхан ярьлаа. Үнэхээр энэ хөрлийн энэ олон соёлын уулзуур дээр байсан бас үнэхээр төрт уламжлал маань үүссэн гэдэг дээр бол марах зүйл болж байна л да судалгааны юугаар. Ер нь бол зүгээр бид нар нэг юм байгаа. Одоо эзэн Чингис хааны үеийн одоо бас юу ч гэсэн яг тийм байгаа байхгүй. Олон төрт улс одоо ханилыг юунд байлаа шүү дээ тий. Одоо 8 гэрээд тэр олон юм дотроос өнөөдөр тэдний одоо төвлөрлөөс том одоо эзэнт гүрэн бий болж байгаа тий. Тэгэхээр энэ маань яг ингээд нүүдэлчдийн одоо энэ ертөнцид байгаа нэг давтамж байгаа юм. Хөнөөгийн үеийн ч гэсэн өмнөх юм дээр нь судалгаа үнэхээр яг тэгж харуулдаг. Тэгэхээр одоо бид бүхэн сүүлд хийж байгаа судалгаагаар бид яалаа шүү дээ. Монголчуудын угсаа гарлын тухай асуудлыг бид нар нэлээд хөндлөө. Тэгэхээр бидэнд бас нэг асуулт заавал байдаг байсан. Өнөөдөр энэ археологийн олон соёлоодаас бид нар угсаа гарлын хувьд бид нар яг хэнийг нь угсаа юм бэ гэдэг асуулт. Үнэхээр хэцүү асуулт өөрсдөө тавьсан. Тэгээ бид бүхэн одоо яг өөрсдийнхөө судалгааны сүүлийн үр дүнгээр бид нар авч үзээд тэгээд одоо судалгаа маань одоо баруун Монголын хөрөл зэвсгийн үе, зүүн Монголын хөрөл зэвсгийн үе өнөөдөр энэ тухай бол дараагийн нэвтрүүлэг. За. Үнэхээр судалгааны ажил тий. Яг энэ. Тэгэхээр энд бид нар зайлшгүй нэг ярилцах зүйл бол яг нүүдэлчдийн энэ хөрөл төмөр зэвсгийн үе дээр хамгийн чухал зүйлийн нэг бол зэр зэвсэг буюу энэ технологи. Энэ тухай бас нэг тэр утга бас нэг ярьж өгөөч. Тэр хөрөл төмрийн үеийн зэр зэвсгийн талын судалгаа бол нэлээд сайн болцсон байгаа. Энэ хэд хэдэн сурвалж байгаа юм л да. Юуны өмнө бол тэр бугуун өшөөн дээр их сайн дүрслэгдсэн байдаг. Бугуун өшөөн маань өөрөө бол тэр тухайн үеийн Дайчин Баатарыг дүрслээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэр зэвсгийн бүтэн комоор дүрслэгдсэн. Хадны зураг дээр сайн дүрслэгдсэн байна. Дээр нь бол буш уршуулгаас бас зэр зэвсгийн зүйлүүд гараад байгаа. Ингээ ерөнхийдөө бол бид нар нэлээд сайн баримттай гэж хэлж болно. Энэ дээрс бол нэг л зүйл хэлэх гээд байна. Тэр бол тухайн үеийн нүүчдийн зэр зэвсгийн одоо төрөл зүйл, хэлбэр маяг, тэр ур хийцэн бол ерөөсөө тэр урд зүгийн хөрш сорвшил орнуудаас ирс өрөх. Харин одоо тэр баруун зүгийн, хойд зүгийн одоо бусад нүүчдийнхаа соёлын хүрээнд дотор нэг юм бас нэг юм даяарчлал явагдаад энэ одоо зэр зэвсгийн бол төрөл зүйл нь адилхан болцсон байна гэж үзээд байгаа. За ингээд хөрөл зэвсгийн энэ үеийн нүүчдийн зэр зэвсгийн хөгжил дээр хамгийн чухал нэг асуудал яриад байгаа нь бол морийг хизээ нуруу унж дайн тулаанд хэрэгэлдэг болсон бай гэдэг асуудал. Энэ маань өөрөө мал аж ахуйхаа хөгжилтэй холбоотой л доо. За түрүү үеийн судлаачд бол энэ хөрлийн үеийн нүүжд бол дайн тулдаанд хөвчлэн тэрэг хэрэгэлдэг байсан. Одоо моринд хөлсөн тэрэг хэрэгэлдэг байсан. Морийг бол нуруу ундгүй байсан гэсэн нэг ийм онол гаргацсан байсан. Энэ бол ерөнхийдөө үүсгэгдэж байгаа юм аа. Үүсгэж байгаа. Хөгжингүү хөрлийн үеийн хэрэгсүүрээс хуулаад морийг бол нуруу ундаг болсон. Тийм ээ. Тэрнээс ч өмнө байж магадгүй. Ингээд бол морин нуруу унах, тэгээд дайн тулдаандаа хэрэглэх энэ одоо нүүждийн одоо соёлын бас нэг том бэлэгдлийн зүйл шүү дээ, тийм ээ. Одоо мортон дайч, тийм ээ. Энэ үзэгдэл бол яг хөрлийн үед бол бий болсон байна.
магадгүй хөгжингүү хүрлийн үед бол бий болсон бололтой ингээд асар урдан хугацаанд тал нутаг даяар төгсөн байна. Тэрний галанд эхлэл нь бол Монголд байх шиг байна. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн тий морийг тий нуруу унж аж ахуй дайн тулаан амьдрал ахуйдаа хэрэгэлдэг энэ соёл уламжлал бол тал нутаг тэр дундаа Монголд үссэн ба гэсэн нэг юм дүгнэлтөд хүрээд байна. Энэ бол их чухал дүгнэлт байгаа юм. Ингээд цаашдаа ер нь бол тал нутаг ер нь хүн төрөлхтний соёл иргэншил нүүдэлчдийн оруулсан хувь нэмрэг гэдэг хэд хэдэн зүйл байдаг л да. Тэрэн дотор одоо адуу малын тоног хэрэгсэл тийм ээ. Ингээд морь унах соёл гэдэг энэ чухал зүйлүүд чинь энэ үед үссэн юм а гэж дүгнэж. Монголын үндэсний олон нийтийн телевиз шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгээс хамтран Монголын түүх цоврал нэвтрүүлгийг бол явуулж байгаа. Тэгэхээр бид нэр энэ Монголын түүх цоврал нэвтрүүлгээр хөрөл төмрөд зэвсгийн үе буюу нүүдэлчдийн ертөнц гэж. Энэ нүүдэлчдийн ертөнц цоврал нэвтрүүлэгт маань одоо гол судалгаа хийдэг та бүхэн оролцож бас өөрсдийнхөө судалгааны үр дүн ер нь өнөөдөр Монголын эрдэмтэд энэ чиглэлээр ямар шин судалгаанууд хийсэн тухай бас ярилцлаа. Мэдээж 3000 жилийн түүхийг нэг цагт багтаах бол боломжгүй. Гэхдээ хэд хэдэн цоошин зүйлүүд бол харагдаж байна. Нэгдүгээрт энэ мал аж ахуйн үүсэл гарлын асуудлыг дахин шинээр харах. Монгол нутаг өөрөө мал аж ахуйн үүсэл хөгжлийн нэг ямар онцлог газар болох, тийм ээ? Удаад нь бол ер нь энэ хөрөл төмөр зэвсгийн үеийн нийгмийг судлахад жинхэнэ одоо бодиттой хүний амьдралын, өдөр тутмын амьдралын тэр ертөнцийг харах. Мөн одоо үйлдвэрлэлийн хөгжлийн төвшинг харах. Ямар онцлогтой байгаа вэ гэдэг. Дээрээс нь технологийн хувьд одоо хөрөл зэвсгийн үед ямар гайхалтай зүйлийг бүтээж ирсэн бэ гэдг нь харагдаж байгаа. Бараг өнөөдөр ч бүтээж чадахгүй тэр өндөр технологи, бас өндөр урлаг тийм ээ. Энэ зүйл бол хөрөл зэвсгийн үед л бүтээгдэжээ. Монголын төр засаг бодлого үйл ажиллагаанд энэ үеийн одоо судалгааны үр дүнгуудыг анхаарч харах хэрэгтэй. Яаж тэр үед одоо хүмүүс энэ үйлдвэрлэлийг явуулж байсан, тийм ээ, энэ дархаз ямар байсан, Монголын соёл ямар төвшөнд байсан. Гэтэл бид нэр өнөөдөр ямар байна? Хамгийн наазах нь л одоо маргалдаад байгаа энэ оюу толгойн асуудалтай ярих 5000 жилийн өмнө нүүдэлчид хэдийн одоо хэрэглээд нээж гисэн явж байна шүү дээ. Тэгэхээр биднэрт бол маш их одоо өв байна гэж ингэж харж байгаа. Монголын түүх цоврал нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг бол монголчууд бид хаанаас үүссэн бэ? Монгол угсаатан хэрхэн бүрэлдэж бий болсон бай тухай асуудлаар ярилцах болно. Та бүхэнд сайн сайхны хүсье.